Усны бохирдол. Та нэг зүйл төсөлөд үздэй. Хэрвээ маргааш өглөө бидэнд уух ус байхгүй бол яах вэ? Ус бодлогын амьдралын хамгийн чухал хэрэгсэл. Хүн усгүйгээр хэдхэн өдрөдөл амьдарч чадна. Гэвч өнөөдөр бидний амьдралын нэг хөсбөр болох ус бохирдож эхэлсэн нь маш ностой асуудал болж байна. Өнөөдөр дэлхийн олон гол мөрөн нуур суурин бохирдож байна. Манай уранд ч мөн адил усны бохирдлын асуудал тулгарч байна. Зарим хүмүүс голоор ууж удахгүй хайдаг, зарим илүү хэвлэгийн усаа байгальд шууд нийлүүлдэг. Үүнээс болж усны юунг өөрчлөгдөж, эвгүй нэртэй болж амьд организм амьдрах боломжгүй болдог. Усны бохирдол үсэх хэдэн гол шалтгаан нь: нэгдүгээр үйлдвэрийн бохир ус. Зарим үйлдвэрүүд химийн бодистой усаа бүрэн цэвэрлэлгүйгээр байгальд нийлүүлдэг. Хоёрдугаар ахын хоо хаягдал. Хүмүүс гол нуурын эрг дээр хогоо хайж үлдээдэг. Гуравдугаар догомсоргүй хэрэглээ. Усны үнцийг их ойлгохгүйгээс болж бид ус бохирдуулах үйлдэл гаргадаг. Усны бохирдлын үр дагавар маш ностой. Бохир ус хэрэглэснээр хүмүүс эзний бол нарсны өвчин тусгай эрсдэлтэй мөн заагас усны амьтад олноороо өгч өсtöм алдагдана. Цаашлаад дундны ус хомслож цэвэр усны үнцийг удлам нэмэгдэнэ. Эцэст нь бид өөрсдийн амьдрах орчныг өөрсдөө сэтгэж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ асуудлыг шийдэх боломж бидэнд байгаа. Бид гол нуурд хоо хайхгүй байх ёстой. Гэр орондоо усаа хэмнэх дадал хэвжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрүүд бохир усаа заавал цэвэршүүлэх шаардлагатай. Мөн байгаль хамгаалах боловсролыг бага наснаас нь эхлэн болгох нь чухал. Ус бодол бидний амьдрал усгүйгээр амьдрал байхгүй. Хэрвээ бид өнөөдөр усаа хамгаалахгүй бол маргааш алдах болно. Тиймээс өнөөдрөөс эхлэе. Ус бүрийг хайрлая. Ус бүрийг хамгаалъя. Бүрийгээ хамтдаа аварья.